За орой минь төргий та бүхэндээ ингээд нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт гол одоо ямар хуу үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу? Тэгэхээр бас юун дээр ингээд бас юм одоо таны нэмээд энергич нь бас дараа 7 хоног ямар хуу байхлаар одоо үзэх болно. За юу яа? Нэг юмд тайлбар хийхгүй болохгүй байна. За би үнэхээр ингээд бас архины талаар олон янз бүр ярьдаг. Архины талаар их марцгандаг. Гэхдээ одоо юу гэдгийг баг байхад миний амьдрал одоо ч гэсэн тийм жоохон архины холбоо хамааралтай ч юм уу эсвэл архиуч гарч байгаа факттай хүмүүс байсан учраас би тэрэндээ жоохон тийм тэрнээс болсон байх жоохон тийм архины жоохон тийм архины онгон жоохон дуртай. Гэхдээ тэглээ би тийм уух дуртай төрлийн юм биш. Би их сайн ууж чаддгүй. Тэгэхээр тэр талаар анхаарна. За хоёрдугаарт одоо ингээд энэ 7 хоногоос эхлээд одоо дараа хагасан буюу 10 сарын 25-нд хүртэл одоо нэг өөрийн зүүн совингоо хэрхэн одоо зөв одоо яаж мэдэрч сурах вэ гэдэг сургалтын маань бүртгэлүүд явж байгаа шүү. Тэгээ та бүхэн минь бүртгэлийг өсвөл Facebook болон Instagram хаягаар бичээрэй. Тэгээд энэ хагасанд 8 цагаас эхлэх болно. За одоо ингээд юун дээр маань одоо савааны боол хүч тэгээд хөлөөсний хүн доош харсан гэсэн 3 хөзөр байна. Энээс аль нүдэнд туссан хөзрөө сонгосон гэж найдаж байна. 3 2 1. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань савааны боол. За хөзрийг ажиглавал нэгэн залуу их тийм дайчин эрч хүчтэйгээр одоо юу яж штэ алсын бараа харцсан ер нь л баланда бүтэн гэсэн тийм цөл газар зогсож байна. За энэ 7 хоног таны хувьд бол их тийм эрч хүчтэй ер нь л юм болгоё гэсэн одоо их тийм юу үе байдаг да. Ингээл эр намтагдаал фонтон дээр барилжмаар хавьчууч шиг санагдал явдаг байдаг штэ. Яг тийм гоё унтаа биш эрч хүчээр дүүрсэн юм хий бүтэе гэсэн ер нь л нэг тийм юмнаас айдсан үргэцэн их тийм эрч хүчтэй 7 хоног байх нь үү гэж нэг талаас одоо ингэж гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас энэ савааны боол гэдэг хөзөр маань аюу айтайхан бас тэр талаас ингээ хардаг хөзөр боловч нөгөө талаас бас анхааруулж зүйл бас байдаг. Юмыг болгоё бүтээтэй. Ер нь нэг шин юмыг хийж үзье, шин санаа орж ирэх, ингэж үзүүл яа тэгж үзүүлээс гэсэн гэж их тийм бодогдуулсан одоо ер нь амьдралын тийм жоохон тийм зөрүүд бослог гаргасан тийм 7 хоног таны хувьд бол одоо байх юм байна. За тэгээ энэ дээр яг юу гэсэн үг юм? Сангуу тал дээр болон хайр дурлал бус тал дээр яах вэ гэхээр ийм байдгийн. Таны амьдрал одоо ингэж байгаа шүү дээ. Ер нь тийм жирийн байхгүй илүү тийм адал явдалтай. За тэгээ адал явдалтай байна гэдэг нь хүүхэн өөрөө бас адал явдлыг үүсгэхээс гадна амьдрал бас өөр чинь тийм адал явдлыг үүсгэсэн ямар нэг тийм давхууз тийм бас хэцүү биш юм шиг тийм сонирхол татхууз тийм бас баг зэрэг хөвгтөж гэсэн үйл явдлууд бол энэ л зөндөө болно. Гэхдээ эцсийн үр дүндээ тийм илүү амьдрал тийм юу одоо инээд бидгэрсэн хурж давж гарч байгаа бүр тийм ад жаргалтай тэрэндээ инээж одоо баярлах зүйл явал зөндөө болох юм байна гэж одоо энэ дэр гарч иж байгаа юм аа. Тэгээ сүүлд нь санхүү тал дээр ч гэсэн одоо бас одоо юу ингэж бодлоо та жирийн нэг юм ажлыг хийгээл цалин авдаг байсан бол одоо энэ 7 хоног ч юм уу те арай их олон юм хийдэг илүү ачаалалтай. Гэхдээ тийм ачаалаас тийм лай авах тийм одоо драма авах биш харин бүр тийм энийг тийм чаленж үе сорилж харах давж чадандаа гэж харах маягаар тэгээ тэрийгээ тийм давхаас ад жаргал таашаал аваад давсаас их тийм бүх сайн цалин ч юм уу эсвэл ашиг онж авдаг ч юм уу эрсдэлтэй үйлдэл бол угаасаа танаас энэ талаар зөндөө гарна бас гарах гэсэн шаардна. Эрсдэлтэй үйлдэл хийгээд хамгийн гол нь тэрийг аягүй сайн биелүүлж чадсан тохиолдолд аягүй сайн мөнгө цаасан ч тэр хувь хүний харилцаан ч тэр илүү айтайхан байх юм байна гэж одоо зүр дээр гарч иж байна. За хоёр дахь хөзөр маань нэг сэлэм. За бурхны ариун гар одоо нэг сэлэм барьчихсан
одоо тийм бас жоохон өгүүлбэрхэг нөхцөл байна гэж одоо хөтөр дээр гарч ирж байгаа юм. За нэг сэлэн бол юу гэдэг юм аа? Сэлэн бол өөрөө тийм оюун ухааны хөтөр. Тэгэхээр энэ 7 хоног бол таны хувьд илүү их тийм толгой ажилуулсан, за ер нь их тийм юм бодогдуулсан, ингүүл яах уу, тэгвэл яах уу гэж тийм бодогдуулсан одоо жил бүлэглэг нь 7 хоног байх нэ гэж ингээ гарч байгаа юм аа. За тэгээд эн чинь бас дээр нь юу гэдгийг сэлэмч өөрөө яг цэвэрлэг зөөний мэдрэмжтэй яана нэгсэн юм бол байхгүй. Тэгэхээр та шинжилсэн одоо нэг сэлэмч өөрөө аливаа тооны нэгтэй таны амьдрал энэ 7 хоногслол ер нь нэг цикл дуусаад дараагийн цикл руу орж байгаа. Гэхдээ илүү тийм амьдралын тодорхой бөгөөд одоо шийдэмгийн цикл руу орж ирнэ удаа гэж гарч ирж байна. Энэ бол юу хүснэ тэрийг одоо юг яг тодорхой шүү. Зөвхөн нэг юм гоё амьдрахаас юм биш. Яг яавал гоё амьдрах. Юу хийвэл гоё амьдрах. Ямар хуу байвал хинтээ хаан те. Тийм байвал гоё байх нь гэдэг ер нь жоохон шийдлийн эхлэл 7 хоног энэ 7 хоногоос эхлээд эхэлж байна уу да гэж одоо энэ нэрийг харж байгаа юм аа. За тэгээд сэлэм маань өөр бас юм гэдгийг бүх юмыг хийж байгаа зүйлсүүдээ тодорхой яг тийм товч бөгөөд тодорхой хаашаа явж байгаа мэддэг. Тэгээд хамгийн гол нь энэ чинь гоё үүдэх штэ. Сэлэм сэлэм тас толгой бүндгс. Юу гэсэн үг гэхээр шийдэмгий бай. Хоёрын хооронд гарах юмгүй яг нэг зүйл дээрээ тас одоо яг гоё үүдэх штэ. Хоёр тулаа хөөгөөд нэг бүжинтэй биш, нэг тулаага чанартайхан шиг хөөгөөд тэгээд хоёр бүжинтэй болоо гэдэг. Яг тэрнтэй адилхан яг нэг юмдаа маш сайн тулаад тэгээд тэрнээсээ яг одоо гаргаж болоход ашиг шимийг нь маш сайн шавхтал нь гаргаад одоо гарах хэмжээний үр дүнг гаргах үз одоо тийм үйлдэлүүдийг болон одоо бодол мэдрэмжүүдээ манифестыг бас гаргаарай гэдэг одоо хөтөр нэг сэлэн маань юм аа. Тэгээд дээр нэм байгаа юм. Энэ одоо өнөөдрийн чулуу бол барын нүд. За жиргэн эр хүний чулуу гэж ярьдаг. Эр хүний гэхээр тийм дайчин, шийдэмгийн юмыг болгыг бүтээгсэн тэр төрлийн одоо чулуу юм аа. За тэгээд одоо цүгэлт нь хараад юм байл юм шүү. Ер нь юм үннээрээ байх сайхан. Энэ 7 хоногт болж игэл одоо хоёрын хооронд их тийм худлаа зүйлс гэдэг юм уу эсвэл яг гадаа мэддэхгүй зүйлсийн оронд биш зүгээр л за яг ийм байх хэрэгтэй маань. За энэ бол үнэн яг бодит үннүүдээ ер нь нүүртлээ явчаарай. Би үл амьдралаа гусаад байна уу эсвэл гоё амьдрал байна уу муухай амьдрал байна уу те. Эсвэл миний одоо амьдарч байгаа эхнэр нөхөр одоо хайртай хайргүй юу. Эсвэл энэ хүн намайг маллаад байна уу эсвэл яг үнэлж сэтгэлээ зориулдаг байна те. Тэр талаар маш сайн бодож түүн тохирсон одоо тийм мэдрэмжээ зөвлөх хамаарсан хатуу үнэн ширүүдийг гаргаарай гэж одоо хөтөр дээр гарч иж байна. За харин одоо гаргалгын наривчсан хөтөрүүдийг одоо харцгаая. За эхнийх нь одоо аягны Хүлэгбаатар. Угаасаа таны зүрх сэтгэл одоо юм хүмчин гэсэн бас ийм байвал яасан ингэж яасан гэдэг дөрвөө та одоо өөрөө амьдрал дээр тэгээ таны энерги дээр таны ийм амьдрал руу угаасаа чиглүүлээ түлхээд байгаа юм байна. Тийм учраас энэ 7 хоног болж байгаа зүйл хувь тавилан хараач тэр зүүн сэвэн гол талаас ааш тэр өөрийн талаас ааш тэр бүх юм зөв замаар явж байгаа. Энэ бол таны амьдрал таны байх ёстой зүйл. Нэр их тийм ингээ болохгүй байна, бүтэхгүй байна ч юм уу эсвэл би ингэж хий биш харин бүр ингээд за одоо болохгүй байгаа юм бол одоо болгоё. Одоо болох ингэцүү бол ингэгээ тийм зүрх орвол маш сайн шүү гэж гарч ирж байна. Нөгөө талаас аягны одоо Хүлэгбаатар их одоо энэ хартаа айгүй гоё мэдрэмжийг унтсан байгаа шиг тийм нэг л баатараар аваад юу ягаарай. Яг юу мэдрэхийг хүсэж чинь ямар хуу амьдрамаар байна. Тэрэндээ маш сайн яг хүссэн шиг ер нь жоохон манифест хийгээрээ маш сайн шүү. Ялангуяа хайр дурлалын тал дээр, хувийн амьдрал тал дээр ямар хуу хүнтэй одоо байгаа хүнтэй болмооргүй байна. Эсвэл одоо байгаа хүн чинь бүтэхгүй байна уу те. Эсвэл ирээдүйд яг ийм гоё хүнтэй байна
баймар байна байхмаргүй байна уу? Тэрийг маш сайн шийдээд тэрэндээ тохирсон үйлдэлийг гаргаарай. Хүлэг батарч яадаг шууд дайрч ороод дээрэмштэй. Яг түүнтэй адилхан таны амьдрал бас яг та өөрөө энэ 7 хоногт ялангуяа хувь амьдрал дээрээ бүх юмаа хичээгээд одоо явахгүй бол 1000 бурхан багшаас ингээд мөнгө гуйгаад 1000 бурхан багшаас хайр гуйгаад нэмэргүй байна гэж гарч ирж байна. За харин юу яа? Бас нэг юм байна гэвэл аягны хүлэг баатар дээр юм гэдгийг. Аяганд юу орно? Тийм л болно. Аяганд одоо гоё юм ороод байвал гоё штэ. Харин аяганд муу юм орвол бас л бүтэхгүй. Тэрнтэй адилхан энэ 7 хоног бас таны аяг руу сайн ч юм орох гэж үзнэ, муу ч юм орох гэж үзнэ шүү. Тэгэхээр яг энэндээ одоо өөрөө юу оруулах өөрөө шийдээрээ. Хүлэг баатар бол өөрийн аяг, өөрийн хоёрт бол өөрийн амиа хамгаалдаг баатар. Тэгэхээр таны амьдрал руу орж ирж байгаа сайн болон муу зүйлсийг ингээ айл ал талаасаа өөрийгөө одоо сайн зүйл орж байгаа бол хамгаалаарай. Муу зүйл орж байгаа бол бас үгүй сайн зүйл орж байгаа бол одоо сайхан бүр орвол муу зүйл орох гэдэг байвал хайр тэр тусмаа бүр юу ягаарай. Өөрөөсөө хамгаалаад юм болохгүй гэдэг дайраарэ гэж гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь савааны хатан. За хөдзөр дээр юу вэ штэ? Нэг л их тийм гоё сүнслэг маягийн нэгэн эмхтэй одоо байж штэ. Юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног таны хувьд бол ер нь жоохон зүүн совингоо жоохон дагаж сураарай. За юу. Таны амьдрал юу вэ? Тодорхой хэмжээний зүүн совин энэ 7 хоногт их гоё тийм өгөөжтэй, бас юм мэдэрдэг, айтайхан тийм 7 хоног байх юм байна. Тэгэхээр энэ 7 хоногт бас зүүн совин хэн юу гэж чинь, юу мэдэрч чинь тэрнээсээ бас одоо мэдээлэл аваад бас одоо консидер буюу бодож үзээд, харж үзээд шийдвэрүүдийг гаргаарай. Зүүн совин чинь их байна. За хоёрдугаарт ер нь жоохон зөрөгтэй байгаарай. Энэ хэсгийг сонгосон хүнтэй жоохон яг нэг барих жоохон аймхай явгүй юу? Нэг л тийм шийдвэрийг нэг л сайн гаргаж өгч чаддаггүй, хүнийг боддог ч юм уу, эсвэл нөгөө талаа хардаг ч юм уу те. Жоохон тийм шийдэмгий тэгээд бодж үзье гэсэн удаа хийгээд тустас гээд явцсан аюу шолоохон байна. Энд чинь ингэдэж штэ. Амьдрал тэгээд юуг хийж үзээд тэгээд одоо хийж үзэхгүй харамснаас хийж үзээ фактлсан дээр гэдэг үстэй. Яг тэрнтэй адилхан та ч гэсэн амьдралаас ер нь ингээд бод энэ 7 хоногт их тийм хийж үзье, ингээд хийж бодсон удаа тэгээд ялангуяа бүх юм тодорхой те. Одоо жишээ нь паркийн галзуурганд сууж үзэж гэдэг юм уу? Эсвэл одоо за би архин дээр хэлсэн шүү. Би зүгээр архины миний амьдрал архитай холбоотой хүмүүс жоохон байсан учраас би жоохон архины холбоотой жоохон дуртай гэдэг. Амар тасартлаа ууж үзэж боддог юм уу те. Бас хүний амьдрал байж болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан бодж үзэх юм удаа бодж үзээрэй. Үгүй одоо хийхийг хүссэн юм удаа тодорхой зүйлсүүдийг хийж үзээрэй гэж гарч иж байна. За харин энэ 7 хоногийн одоо орг төдрийг үзүүлсэн байна. Харцгаая. За сонгох цаг болсон байна. Гэхдээ юу яана? Яг зүрхнээс энэ чинь хүний хамгийн гүний мэдрэмжил зүрх штэ. Яг тэрнээс гарч ирж байгаа хайр байна уу, санхүү байна уу, амьдралын занал байна уу те. Яг тэрэн дээр гарч байгаа юмудаа ер нь шийдвэр гарсан байна. Тэгэхгүй бол тэгээд нэг юм ихэр эцэггүй тоглон торох гээл заваараад явсараад аюут өг дүнгүү явцгүй яваад байна. Тэгээд яг яахаа мэдэхгүй ингэж мэрч шиг тэгчмэр шиг яваад байна. Ийм зүйл таны амьдралд яг одоо уулын одоо зохихгүй байгаа даа. Тэгэхэр шийдэмгий бай. Тэгээ айтайхан амьдрал яг тэгээд нэг юм энэ юу штэ хөө дараа төрөлмөд бол бас баталгаагүй штэ. Тэгээ дараа төрлөө жаргалын амьдрал гэсэн юм гэж одоо явд үстэй. Энэ төрлөө жаргалын амьдрал гэж байгаа бол энэ 7 хоногт бас эвтэйгэмд шийдэг яваарай гэж гарч иж байна. За харин таны энэ 7 хоногийн энергийн цохилдлогоо ямар хөө байна вэ? За аягны хүлэг батар дахиад гарч иж байна. Их тийм гоё дайчин юмыг болгоё бүтээ гэсэн энерги талаас ч гэсэн таны одоо юу хүсэж чинь те тэрлүү чинь бас тийм ад шингээсэн одоо бас ер нь л нэг юм энэ миний хүү бас болгочих гээд байгаа юм бүтээч гээд байгаа юм амьдралынхаа талаас сайхан юм хийч гээд байгаа юм гэж тийшээ орсон байгаа юм байна. Тэгэхээр таны амьдрал бол энэ 7 хоногт илүү тийм мэдрэмжэн дээр тулгуурсан зүйлсүүдээр сайхан аз тохиосон бас хичээсэн зүйлүүд чинь аз тохиосон тийм сайхан 7 хоног болох байхаа гэж гарч иж байна. За ингээд
эхний өдөр маань дууслаа. Өдөр дэлгэхэд маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Мөн donation юу маш баярлах болно. За тэгэхээр мөн та гүйлгээний утган дээр юу хийх хүсэж ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэвчээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлууд өрөөд ирэх болно. Тэгээд ташид ашиг дуртахад байнгын ингээд стресстэй, ингээд хэцүү, уур бухимдалтай ингээд тархиж чадахгүй эсвэл ингээд азгуудад хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө одоо 10-аас 20 минут сайхан усанд ороод тослоосонд ороод төмпөтөөсөн байж болно. Тэгээд 10-аас 20 минут бясалгал хийгээ тэгээд сайхан шүшүүр дараа гараад ирэхэд бол айгүй сайхан энерги сайхан цэвэрлэгдээд гоё болоод ирдэг байгаа. За тэгээд дашрамд дуртахад миний бороо, миний хайртай анинараа, эсвэл миний хайртай ахаа дүү минь. Яг амьдралдаа хүний төлөө биш өөрийнхөө төлөө нэг амьдрах гэж үзээрэй. Арай өөр санагдах баг шүү. За одоо ингээд 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань хүч гэдэг өдөр байна. За хөдрийг ажиглавал нэгэн гоё хүүхэн одоо арслан тэрвэрчгсэн, арслан нэг тийм тайван, эмэгтэй бас аяг тийм тайван, ер нь аль аль нь тийм тайван байна. За уучлаарай. За хүч гэдэг өдөр маань их гоё өдөр гэдэм аа. Нэгсэндээ та энэ 7 хоногт ер нь нэг тийм дотроосоо нэг юм эрч хүчтэй юмыг болгоё бүтээе гэсэн өмнө нь аюу тийм өөртөө ихтгэл муутай нэг л тийм жоохон явцгүй нэг л тийм даруухан нэг л юм өөртөө итгэлгүй байсан бол энэ 7 хоногоос ер нь юмыг болгох чи, бүтээч чи, ингэчүүл болох юм байна, тэгчүүл болох юм байна гэдэг талаас илүү тийм өөртөө итгэлтэй бүр тийм янзтай байх юм байна уу та гэж одоо энэ үзэр дээр гарч иж байгаа юм аа. За тэгээд ийм байгаамаа. Ер нь хүч гэдэг үзэр бол за нэг талаас өөр чинь энерги их тийм идэвхжтнэ гэсэн үг байдгийг. Тэр бол зөв. Нөгөө талаас таны амьдрал юу яа? Одоо юу гэвэл ер нь ингээд өөрийгөө бүр тийм эрсдэлтэй алхам хийх. Тэгээ өмнөхөөсөө илүү их тийм энержи идэвхжээ болох учраас Азивэ те. Ер нь их тийм хэм хийж байгаас үсч аюу сайхан болж бүтээж явах. Одоо бодъё л та. Үнэхээр ингээд нэг юм жуудаагийн курсэнд 3-4 цаг явцсан хүн бол бас сарж унаа да. Гэтэл та ер нь нэг юм сүүлийн хэдэн сар жоохон нэг тийм яг тэгцэн аягтай амар тийм салж унсан маягийн тийм ядарсан энергитэй явагдсан юм байна. Тэр чинь одоо энэ 7 өдрийг дуусаад илүү тийм айхтай ачаал авах нь гайгүй болоод ер нь нэг юмас хэд хаширх нь гайгүй болоод юмыг тийм болгож бүтээчи дайрчид авшиг гэдэг тал руугаа та яг сайхан болж байна уу да гэдэг хөзөр одоо ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд ийм байгаамаа. Давхар хүчтэй хөдөр бол өөрөө бас нэг гоё утгатай. Надад их таалагдах утга байдаг. Тэр нь одоо за та юу яа? 1-2 сонгоорой. 1-2 3-2-1. За 1 гэж сонгосон бол танд юу яа? Туслах хүн гарч ирнэ. Ер нь аль аль тал дээр туслах хүн гарч ирнэ. Гэхдээ ямар хүн гарч ирэх вэ гэхээр 1 сонгосон бол та өөрөө 1 гэсэн үг. 1 гэсэн үг гэхээр энэ эмэгтэй. Танд яг тийм гоё тусалдаг, таны яг тийм одоо юу явдаг, тийм дайчин та одоо энэ зүйл сонсон та бол толгоосоо ажилтдаг хэрнээ жоохон тийм зориг модтай хүн байна. Харин тэр чинь нөхөз тийм зоригтой дайчин хэрнээ тийм төрлийн хүн гарч ирнэ. Зөрөөд хоёрыг сонсон бол та юу яа? Айгуу тийм дайчин болгоё бүтээ гэдэг хэрнээ яг бас юу н гарч ирдгүү. Одоо яг амьдрал зөв болох юм хийгээд буруу болох юм хийдгийг мэддэггүй. Тэрээс жоохон хаширсан байж магадгүй мэгтэй байна. Хүн байна. Тэгвэл танд зөрөөд яг энэ нь зөв юм аа, энэ нь буруу юм аа гэд тэр хэлээд өгчдөг. Тэгэд ингэчүүл дээр юм аа, ингээ явчвал бас болно шүү дээ. Тэгчүүл хоёлоо гоё штэ гэж хэлээд өгчдөг. Тийм хүн бас амьдрал чинь гарч ирэх юм уу да гэдэг хөзөр одоо нэгэнд гарч ирж байгаа юм аа. Тэгэхээр таны амьдрал энэ 7 хоногт бол ямар ч гэсэн нэг тийм шинэ хүн орж ирэх юм байна. Давхар таны энерги бүх тийм гоё өсөд дэвжээд ер нь тийм өмнө шиг тийм ядрах, хашрах юм тийм хамаагүй дээр болчих юм байна. Тэгэд хамгийн гоё нь гэвэл ер нь их тийм зоригтой юмыг болгоё бүтээ гэсэн эрсдэл рүү тийм чиглэлсэн үйлдэлүүдийг та бас аюут сайн хийх юм байна. Тэгээ ингэн гэсэн үг.
ажил төрөл тал дээр таажсан бас одоо эрсдэл өндөртэй болож их ашигтай үйлдэлүүд таны амьдралд угаасаа гарч ирнэ. Тэрийг та сайн хийгээ явуучих юм байна гэж гарч иж байна. Хоёр дахь үзэр харин сэлэмний хүлэг баатар. За хөдрийг ажиглавал нэгэн баат дээрээс амар хоёр дургтай морьтойгоо те. Тэгээ сэлэмбүртэйгээ одоо дайрч байна. Бүр амар морь зэрэг бүр амар нэг юу ячихсан. За юу гэсэн үг вэ гэхээр сэлэм бол өөрөө логикийн үзэр байдаг. Тэгэхээр аюу айтайхан тийм дайрчин, ер нь юм тийм одоо бас амар тийм толгой ажилласан юм дээр бүр амар тийм сайн фокус буюу төвлөрсөн та тийм байх юм байна гэж гарч иж байгаа юм. Шийдэмгий аль яг юу хийхээ мэддэг амар тийм дажгүй байх юм гэж байна. За тэгээд тэр нь за яг тэгдэм байж за болж байна. Гэтэл анхааруулжтай хэдийн бол жоохон байгаад байгаа юм. Ер нь тийм жоохон та бас одоо юу яагаад байна уу да? Таны амьдралд байгаа жоохон тийм болохгүй бүтггүй хүмүүсээс та жоохон холдох хэрэгтэй байна. Ялангуяа энэ 7 хоногт амар тийм шийдэмгий хий гэхээр таны амьдрал чинь бас яг тэгж айтайхан болчих юм бол айгаа бага байна. Туслахыг ч юм уу дэмжих гэсэн. Эсвэл тийм хүмүүсээс холдох юм эсвэл тийм айтайхан хүнийг бас ер нь олох жоохон үйлдэлийг ер хийгээрээ. Тэгвэл бас айтайхан хүмүүс гарч ирэх шүү. Одоо хүчээсээ хөдөл дээр гарч ирсэн хүмүүсээ та өөрөө хайх хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр сууж явах чинь нэг юм орж ирснээр сайн байна уу нээл хэлсэн үү? Нээлийн хөдрийг видео үзтөө. Ихний хүн гарч ирнэ гээд тэр чинь би биш тэгээд. Тэгж орж ирэхгүй маа. За юу. Өөрөө хайнаа тэний амьдрал. За тэгээд тэгдэм байж. Нөгөө талаас санхүү болон яасан юм тал дээр энэ 7 хоног танд бол ер нь их тийм гоё хийх юм хийхээс гадна илүү тийм үр дүн рүү чиглэсэн. Яг энэ хитэн цаас надад орж ирэх юм те. Одоо зүгээр нэг юм одоо та сайхан боён үлж байгаа юм биш. Яг хэдэн төгрөгийн, хэдэн долларын, хэдэн воны, ёны те. Йений тэр нь орж ирэхээр тийм тодорхой үр дүнээр та илүү тийм төвлөрсөн юм руу орж ирэх мүлээ гэж гарч иж байна. Бас нэг зүйл гэвэл ийм байдгийг. Энэ бол хүлэг баатар. Хүлэг баатар юу гэсэн үг гэхээр өөрийгөө хамгаалдаг болон бусдыг хамгаалдаг, дайрдаг. Тэгэхээр та энэ 7 хоногт ер нь өөрийнхөө үзэл бодол, бодсон сансан зүйлс бас нэг юм хийх гэж байгаа зүйлсүүдээр өөрийнхөө юмудаа хамгаалж бас юм хүнтэй хэрэлдэх бас хүмүүстэй жоох юм болох байх шүү. Чинь хүний л амьдрал болсон. Таны жоохон унтраах гэсэн юм гарч иж болно. Тэнэг үүж гарч иж болно тийм үстэй. Ялангуяа дотны хүмүүс чинь хамгийн тэнэг дотны хүмүүс чинь бас таны амьдралд бас таныг унтраахж оролдох үед та харин бүр тэр тусмаа үгүй ээ. Би өөрийнхөө амьдралаас мэдж байгаа дураагүй да. Харин та нар бол май шүү гэд өөрийгөө хамгаалж байна шүү гэж хамгаалаарай гэж гарч иж байна. Хамгаалвал тэр тусмаа таны энерги чинь бас айтайхан одоо зөв замаараас явна гэж харж иж байна. За харин одоо гаргалгааны нарийнсан хөдрүүд рүүгээ орцгоё. За болж шít. За юу яасан? 3 сэлэм. Энэ бол бас нэг тийм сайн хөдөр бол биш. Гэхдээ энэ удаа бол бас муугуу дээр орно. Яагаад вэ гэвэл одоо энэ 7 хоног жоохон нэг жижиг сажиг тийм урам хуц зүйл бол болно. Тэр нь бол тухайн үедээ бол нэг тийм сайхан мэдээж мэдрэгдэхгүй. Тэгэл урам хуц за ашгүй гэдэг юм бол байхгүй шүү дээ. Энэ нэг давуу талтай. Яагаад вэ гэвэл энэний өмнөх хөдөр нь одоо хүчээс хөдөр учраас энэн дээр чинь ер нь өөрийн чинь амьдрал нэг төрлийн сорил болно гэсэн үг. Ер нь сорил гэхээр нэг тийм одоо юу биш байдгийн. Зүгээр нэг юм болох ч байгаа одоо энийг хийвэл хажна гэсэн биш. Сайн ч сорилж болно, муу ч сорилж болно. Одоо муу үйл явдал гэх юм уу. Энэ болгоныг олон сорилын хийгээд амьдрч юм болж байгаа та бодж үзээрэй. Яг энэ ингээд сорилыг болоо бас амьдч сөрөглөн болоо tas ингэж хийж явах үед хин ямархуу өгүүлэл гаргаж чинь те тэрийг хараарай. Тэгээд хинтээ яаж харьцгаа бодоорой. Заримдаа хүний ээж гэдэг аав гэдэг хүн бас хүний цусгүй алгүй байдаг. Зөрөөд найз нөхч юм эсвэл танихгүй хүн ч гэдэг юм эсвэл бодоогүй хүнийг амар хамгаалах ч юм уу. Айтайхан нэг тийм эвээх үе байдаг.
Таны амьдрал бас тийм болох үйл явдал магадгүй шүү. Тэгэхээр битгий юу ягаарай. Одоо өөрийгөө битгий ингэж тийм би хэцүү байна. Эсвэл миний амьдрал ийм хэцүү юм боллоо. Яалаа хэлээ гэж битгий бодорой. Харин тэр тусмаа за ингээд юм боллоо. Бус хүмүүс ямархуу реакц үзүүлж байна. Ер нь миний амьдралыг ингэснээрээ яг ямархуу дохио өгөөд тэ. Тэр талаас илүү сайн хараарай. Нэгсэндээ энэ хоёр хөтөр дээр чинь аль алин дээр чинь юу байхгүй шүү. Мэдрэмжэн дээр одоо ажиллаа, мэдрэмжээ мэрэгсэн байхгүй шүү. Харин логиктэй байсан хөтөр байгаа шүү. За юу. Тэгэхээр ойлгомжтой найдаж байна. Хоёр дахь нь 9 сава. За хөдрийг ажиглавал нэг тийм ойн гүнд байгаа шүү. Цэцгүүд ургацсан байгаа биз. Ер нь бас юу ягаарэ. Одоо юм хийж яхад чинь бас өнгөрсөн алдаанууд дахин давтагдах магадлал байгаа шүү. Нэг болсон явдлууд сайнч болсон явдлууд вэ, мууч болсон явдлууд вэ давтагдах магадлал байгаа учраас одоо юу гэдгийг хин юу гэв яав гэдэг үлээ. Одоо ингээд тэмхэд яадаг үлээ гэдэг аягүй сайн бодоорой. Тэгээд одоо ийм зүйл өмнө нь болж байлгүй л үү те. Одоо ийм хүнтэй би өмнө очиж ял эсвэл би ийм энэ төстэй хүнтэй би өмнө очиж ял одоо тэр талаасаа маш сайн бодож үзээд дараачийн шийдвэрүүдээ гаргаарай. Энэ чинь хүний л амьдрал болсон юу яагаар болгоно бүтээн гэсэн юм байгаа штэ. Тэгэхээр битгий өөртөө ингэж санаа зовоорой. За одоо харин энэ 7 хоногт маань ер нь бол жоохон их таны жоохон амьдрал сорилттой үйл явдал болох юм байна. Нөгөө талаас бас ирч хүчтэй их олон тийм юм давтагдсан үйл явдал болох юм байна. Тэрэн дээр чинь хинбэр гэдэг таниулчих байна. Тэгээд ер нь бол таны амьдрал одоо бас өнгөрсөн болсонтой төсөө үйл явдал боллоо яалаа гэдэг бас бодох хэрэгтэй. Яагаад гэвэл угаасаа бас жоохон тийм төс болчих гээд байгаа юм байна гэж гарч иж байна. За харин одоо Oracle төсөнд одоо юу зөвлөсөн байна харцгаая. За builder буюу одоо бүтээгч, баригч одоо тий юу байна? Уг нь бол та сөнөөх энергитэй биш, ер нь тийм бүтээдэг юмыг тийм бий болгодог тий одоо тийм гоё энерги юм байна. Тэр тал дээр ер нь сайн илүү сайн тийм төвлөрчмээр байна. Заавал нэг юм сөрөг юм дээр ч юм эсвэл одоо өөрийнхөө тийм фейлцсэн юм дээр биш, одоо өөрийнхөө тийм бүтээсэн, болгосон юм дээр төвлөрчмээр байна. Одоо юу гэдгийг би ингээд би өөр төр чи авчээ. Би хөзөр хүний үзэж байгаа штэ. Видео хийж байгаа. Хүмүүс сайхан таарлаа гоё байна гэж бичдэг. Гэхдээ мэдээж бас нэг тийм одоо бас сөрөг юм болдог ч юм уу. Эсвэл тийм тэнийг үйл явдлууд дээр би одоо бас сайхтар төвлөрөх хэцүү. Яагаад гэвэл зөрөө надад одоо үгдгийн миний нэг видео дунджаар нэг 500,000 лайк авдаг. Тэрэн дээр нэг юм уу хоёр дислайк байдаг хгүй юу. Гэхдээ би дислайктай төвлөрч болохгүй хгүй юу. Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас айгүй сайхан гой юм зөндөө болж байгаа. Тэрлээгээ та бас нэг юм сөрөг жижиг үйл явдал ч юм уу эсвэл хүний хэл хамт төвлөрч болохгүй заа юу. За харин таны энэ 7 хоногийн энерги ямар хөө байх вэ? За ийм байна. Одоо хувь тавилангийн эргүүлэг буюу айгүй тийм гоё ад зэвэсэн. Гэтэ ад зэвэнэ гэдэг нь бас нэг тийм сайн юм бол бас шүү. Яагаад гэвэл заримдаа ад зэвэнэ гэхээр хүнийг бас одоо буруу бүтгэмжтэй нүүр тулуулах гэдэг. Тэгээд дээр нь чинь таны амьдралын нэг цикл дуусаад дараагийн цикл рүү орох байгаа юм байна. Энэ нөхцөл та юу явах хэвээр. Одоо таны амьдрал жоохон болох хэвээр зүйлсүүдийг одоо болох хэвээр хэрнээ болоогүй байгаа зүйлсийг жоохон хурдлуулах гэдэг. Тэгэхээр энэ 7 хоног бол их олон үйл явдал болно. Тэр азтай үйл явдал болно, ядаргаатай үйл явдал болно, мэдээж жоохон хямар марч үйл явдал болно. Гэхдээ энэ бол их тийм буруу юм бол биш юм шүү гэдэг хөзөр ингээд гарч иж байгаа юм аа. За ингээд хоёр дахь хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэц манд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Аман донешн үл маш баярлах болно. За тэгмүн та гүлэний утган дээр юу хийхийг хүсэж байна, ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлж гэдгийг хүчээ явуулвал тэр жижиг сайхан манифест хийгээ, залбирлуудыг өрөөлөх болно. Тэгэхээр дашрам дурдгад байнгын стресстэй, байнгын бас тийм ядаргаатай ингээд бие хаж амарч чадахгүй хэцүү байгаа бол эсвэл байнга уур бухимдалтай байгаа бол чи энерги чинь бохирдсон байна гэсэн. Тэгэхээр энерги цэвэрлэг Oracle Stars давсыг та бүхэнд санал болгож байна. 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд 10-аас 20 минут сайхан одоо энерги давсанд ороод вантаа ус гэдэг юм эсвэл төмпөд ус байсан болно. Тэгээд сайхан шүршүрт орчвол айгүй сайхан би чинь
одоо амраад энерги сайн цэвэрлэгдээд сайхан өөдрөг болоод таашаа гардаг юм байнамаа. За тэгээ сүүлд нь хэлье. Аз гэхээрээ тийм гоё тийм мөнгө олох, шалнаас мөнгө олох гэсэн үг биш шүү. Аз сайн чөлөөлөж болно, муу чөлөөлөж байж болно. Гэтэ том зөрөөр аз гэдэг бол сайн зүйл байдаг учраас одоо эцсийн үр дүндээ happy юм байдаг юм аа. За одоо ингээд 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань хүлээстэй хүн дээшээ харсан. За эн чинь уг нь бол ийм гэдэг. Инхээр эн чинь хөргөж аваас ингээ хүлээсэн байгаа байхгүй юу? Гэтэл ингээ дээш харсан байгаа юм. За их сонирхолтой хөзөр бол энэ юм байдаг юм аа. Юу гэсэн үг гэхээр нэг талаас таны амьдрал ер нь нэг юм байнгын жоохон явцгүй, нэг юм хоёр идэхгүй, хоосоонохгүй, айхтар тийм баяж шалахгүй гэсэн юм бас тийм ядуурч муудахгүй. Ядуурч муудахгүй төлөөч өнөхөр хүрэж ирэх юм л дээ. Гэтэ нэг тийм хичээгээд жоохон явахгүй нүггүй юу. За тэгвэл тэрний чинь одоо болгохын эхлэл нь буюу одоо нэг юм айтайхан орлогын үд чинь нэг юм айтайхан болоод зарлагын үд чинь бас нэг тийм хайцхын эхлэл нь энэ 7 хоног юм уу да гэж гарч байгаа. Яагаад гэвэл энэ одоо хүлээсээ та бол удаан байжээ. Гэтэл одоо хүлээсээс гарах нэ. За яаж гарах уу? Яах вэ гэдэг талаар сайхан ярилцсанаа. Эхний ээлжин жоохон юу ямар байна? Жоохон гандан гарч ормоор байна. За орсон бол ер нь өөртөө энэ 7 хоног тийм гоё зориг тавьмаар байна. Харах өнцөг одоо ийшээ ингэж явна, тийшээ ингэж явъя гэсэн тийм юм хиймээр байна заяа. Нэгс нь ингэх гэсэн үг. Ер нь хийхгүй байгаа зүйлсүүдээ энэ 7 хоног хийж эхэлнэ. Танд энэ хүсэл сонсон хүнтэй уг нэг тийм одоо суур сайтай дажгүй боловч жоохон тийм зөөлөн тэгээ яг нэг юм нэг шулуун зам руу ингээд тийм яг ийшээ л явна гэдэг айхтаа жоохон муу юм уу гэдэг хөзөр гарч иж байгаа юм. Тэгэхээр биш энэ бол бас тийм сайн зүйл бол биш юм байгаа юм. Харин тэр цэсмэ зөрөөд энэ талаар та юу байх хэвээр хатуу байх хэвээр ширүүн байх хэвээр дээр нь хүмүүстэй бас яаж харцсан мэддэг. Тэгээд яг нэг энийг ингэнэ гэсэн бол тэрийг хийдэг нэг юм үр дүнд чиглэсэн юм байх хэвээр шүү. Тэгээд яг хамгийн гол нь хаашаа явахаа бүр маш сайн мэдэх хэвээр байгаа юм. Тэгж үж таны орлогын чинь үүд нэгдэх зарлагын чинь үүд бүр хаагдах юм байна гэж одоо энэ хөтөлбөр гарч байгаа юм аа. За тэгээд бас нэг зүйл гэвэл юм байгаа юм. Эн чинь юу штэ гоё амьдрыг ивэл гоё бай гэвэл тэгээд бас нэг хүн тодорхой хэмжээний одоо өөрийнхөө бас хийх дургу эсвэл хийхээс зүрхшээж байгаа хиймээргүй байгаа зүйлстэйгээ юм хийнэ гэсэн үг штэ. Тэгэхээр юу ямар вэ? Зүгээр яг хийх юм хийгээд гоё явмаар заяа. Гэхдээ дургуйч байсан хамаагүй эцсийн үр дүндээ бол үр дүн маш чухал. Яг тэр үр дүн та орохын тулд та өөрөө яг үр дүнд чиглэсэн юм хиймээр байна. За нэгдүгээр тийм байна. За гэтэл ингээ үр дүнд хийгээд ингээ явдсан байж. Тэгээ яах вэ? Гол нь stagnation буюу одоо зүгээр зогсож болохгүй. Ингээл яагаад гэвэл одоо юу гэх юм таныг амьдрал хүлээлгээд байвал тэр хүлээлгэж байгаа хооронд өөрийгөө хөгжүүлдэг юм өөр нэг хийдэг ч юм уу те. Нэгсэндээ амьдрал таныг зүгээр зогсчих гэвэл та харин зүгээр зогсохгүй би тэр юм хийнэ гэсэн маягтай дайрах ёстой юм шүү гэдэг хөзөр ингээ гарч иж байгаа юм аа. За эхнийх нь юм байна. Хоёр дахь нь аягны боол. За хөзрийг ингээ харуулж байгааз нэг нь айтайхан залуу юу ячихсан байваз одоо аяг өрчихсэн тэрэндээ бас аюу айтайхан байна. За юу гэсэн үг вэ гэхээр ийм байдгийг таны амьдрал энэ 7 хоногт одоо бас нөгөө талаас илүү тийм зүрх сэтгэл рүү чиглэсэн зүрх сэтгэлээ бас гоё болгоё гэсэн энэ чи хүний л амьдрал болсон хайн бас одоо хувийн амьдрал хувийн харилцаа талдаа нэг тийм одоо төвлөрсөн байх юм уу та гэдэг үзэр гарч иж байна. Ад жаргалт өмсөн бас тийм гоё мөрөөдөнтгий те. Энэ чинь нэг талаасаа бол гоё. Нөгөө талаасаа бас жоохон явцгүй байна гэсэн үг. Яагаад вэ? Энд дээр бас нэг одоо анхааруулжтай хоёр зүйлийг хэлмээр байгаа юм.
За нэгт яг мөрөөдөд ингээд гоё явж байна. Тийшээгээ бас хөрмөр байна заа юу. Гэхдээ яг тэр чинь юу ахсан шүү. Тодорхой яг юуны төлөө яах гэж байгаа хинтээ байхаа мэддэг баймаар байгаа нэгт. Хоёрдугаар бас хүнийг жоохон таньдаг одоо бас хин юугээд дураагтаад байна гэдгийг мэдэрдэг баймаар байгаа юм. Тэгэд бас нэг яг ихтэй айтайхан зүйл гэвэл юм байдаг шүү. Зүрх гэсэн чулуугаас гарсан байгааз ер нь энэ 7 хоногт бас хувийн харилцааж гэдэг юм уу. Эсвэл заавал энэ хувийн хэрэг гэх юм одоо хосын партнерын тийм биш. Ер нь нэг юм айтайхан амьдрал чинь бас хүн энэ 7 хоногт орж ирэх магадлал өндөр байгаа шүү. Тэгэхээр бас тэ гинтийн учрал, гинтийн хэрний амттай байдаг. Шин юм болгон бас сайхан байдаг шүү дээ. Тэгэхээр заавал шинэ мэхэрэг тийм хувийн харилцаа яадаг гэдэг биш. Одоо найз нөхөд байж болж гин, танил тарл байж болж гин, ажлын юм байж болж гин, эсвэл тэ ажлын хамтрагч байж болж гин. Тэр талаас ямар ч ёсныг өөрсчинь одоо зохицохуйц гоё мэдрэмжийг өгөхүйц тийм хүн таны амьдрал чинь орж ирж байгаа юм байна. Тэгэхээр тийм хүн орж ирвэл одоо амьд чинь танилцъя барь тийм гэвэл битгий ингээд зүрхшээгээрээ харин бүр сайхан сэтгэлээ сайхан нэг гоё байлгаарай. Тэгээ юу яах вэ шүү? Нэг ёсондоо энэ 7 хоногт ер нь ийм имийг гараас гаргая. Гэхдээ зөвхөн нэг гараас гараа гэсэн юм чинь юу байхгүй. Юу гэвэл зүгээр нэг юм гэсэн юм биш. Бүр яг нэг тийм гоё зориглсон, яг нэг юм барих одоо хаягдхас зүйлстэй, үр ашигтай, өндөр өгөөжтэй тийм зүйлсийг энэ 7 хоногт ер нь яаж жагаад хийгээрэй гэдэг хөзөр одоо ингээд гарч иж байгаа юм аа. За бас нэг юм байгаа юм. Нэг зүйлийг ер нь бодмоор байна. Ингээд лаглаг хийж болж байна. Гоё байна. Гэтэ юу яахгүй шүү. Аягны боол гэдэг юм аа нэг талаас бас юм бэлдгий. Хит мөрөөдөлтөй байгаа учраас одоо ಇದгийн жоохон байж болохооргүй. Одоо боломжгүй. Эсвэл одоо юу гэдэг unrealistic. Энд ч одоо монголоор юу гэдэг вүлээ. Жоохон тийм бүтэд хэцүү зорилгыг энэ 7 хоногт тавьж болохгүй. Яг тийм гараас гарах үз нэг юм баригдах үз тийм зүйлсийг ер нь энэ 7 хоногт хийж төлөвлөж явбал маш сайн гэж гарч иж байна. За харин гаргалгааны наривчсан хөзөд үгээ одоо орцгоё. Зя. Гоё шүү. За юу яах юм байна? Угаасаа амьдрал ч мөлтөнд орж ирэх юм байна. Яагаад гэвэл хүч гэдэг хөзөр юм байдаг юм. Одоо хүч гэдэг зүйл чинь бол ганцаараа биш. Би ганцаараа хүчтэй биш. Олоолаа хүчтэй байхыг, олоолаа болж хүчтэй байхыг хэлдэг байхгүй юу? Тэгэхээр таны амьдрал энэ 7 хоногт одоо их гоё хүч оруулсан, айтайхан болгосон тийм хүн одоо амьдрал чинь орж ирэх нүдэ гэж гарч иж байгаа юм аа. Тэгээ нөгөө талаас та бас өөрөө бүр гоё юм руу орох юм байна. Эцэн хүний л амьдрал олсон хойно бас ингээ яах гэхээ мэддэхгүй, яах бол гэсэн мэддэхгүй байгаа штэ. Гэтэл тэгэхэд танд бас ингээд зөвлөхөр болдог, ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдэгтэй тийм маягийн зүйлсийг амьдрал оруулж өгч байгаа юм аа. Энэ бол зөв зүгээр сайхан зүйл. Одоо таны амьдралд орж ирэх болно. Энийг бас та давж туулах энерги чуусаа байх юм байна. Давж туулах чинь тусгаж хүн уусаа энэ амьдрал чинь энэ 7 хоногт орж ирэх юм байна. Тэгэхээр та харин энийгээ сайхан хийгээд үр дүнтэй болгох нь маш чухал ажигуу. За нэг хөзөр. Нөгөө талаас одоо хүчтэй хөзөр чи юм байдгийн. Аз энэ 7 хоног таны бас аюул сайхан ивэх болно. Гэхдээ тодорхой зүйл дээр хүссэн тохиолдол шүү. Яг нэг ерөнхий амьдрал гоё болгоё биш. Яг тийм иймтэй болё, тиймтэй болё, ингэж хийгсэн нөхцөл арс таны маш сайхан ивэсэн байх юм байна гэж гарч иж байна. Хоёр дахь нь 9 зоос. За аюул сайхан тийм мод урчихсан байна те. Тэр модон дээр хүн аюугаа ингээд үр дүнгээ харчихсан бас аюу айтайхан байна уу да гэж гарч ирж байна. За 9 зоос л өөрөө тийм санхүү талаасаа маш сайн хөзрөөд юм аа. Одоо ингээ аюу гоё тийм үр дүнгээ авчлаа, хүсэл биелжлээ. Бас те энэ чинь юмд хүрчлээ. Хамгийн гол нь яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хүрсэн. Тэрнээс тийм бос хүмүүс ингээд эмчүүдээ юм шүү те өөрөө те заа гэсэн биш. Яг энийг хийвэл гоё юм байна гэгээд тэр нөгөө чигсэн юм чинь гоё биелнэ гэж байгаа юм. Гэхдээ биелэхийн тулд та
танд бол туслах хүмүүс орж ирнэ. Харин тэрийг та өөрөө хийх ёстой. Яг үр дүнгээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо чи 1000 азан тохиогоод 1000 тусламж нь орж байгаа хэрнээ нөх хүн тэгээ заас гэвэл яг үндэ бүтэхгүй шүү. Тэгэхээр бүтээхийн төлөө явбал угаасаа жоохон бүтээгээсэй гэж одоо чиглүүлж байна. Энэ бол одоо танд хувь тавилангийн шагнал одоо боломж хэлбэрээр орж ирж байгаа зүйлс бол энэ талд орж ирнэ гэж гарч иж байна. За нөгөө талаас хамгийн гол нь та илүү тийм бие даасан маягийн байх юм энэ 7 хоногт. Яг ингээд одоо бие даасан байлгахыг таны хэлэх тийм хичээлэх юм байна. Одоо зөвхөн нэг юм энийг хээ тэрийг хээ тэгээ болоо гэхгүйгээр яг нэг юм би өөрөө ингийн би тгий би ингийн те ингүүл надад сайхан байна гэж байлгахаар одоо тань чиглүүлж байгаа юм байна. За харин энэ 7 хоног бол одоо юу байх юм бэ? Ер нь өөрөөс чинь илүүгээ тийм чиглүүлсэн, илүү тийм чөлөөтэй бие даасан байлгах юм байна. Санхуулаар аягүй сайн бүтэх юм байна. Аз орж ирнэ. Гэхдээ зүрхсэлд дагаж пааглах магадлал байгаа. Одоо энэ чинь хит мөрөөдүүд байдаг ч юм мөрөөдж байгаа юм хийдгүй ч юм эсвэл одоо амар тийм анарилистик буюу одоо үлгэрийн юм хийж байгаа бодит юм хөрөхгүй тэндээ пааглах ч юм уу те байх учраас анхаараарай. За харин энэ 7 хоногийн одоо орох юу зүйлсэн байна харцгаая. За practice буюу одоо бэлт. Ер нь өөрийнхөө ур чадвар, сурах юмнууд яадаг гэдэг юмудаа аяг сайн хөгжүүл. Хэлийг бол хэл сумаар байгаа хүмүүс нь хэлээ сайн сурах цээжил одоо том янз бүрийн их сайжруулах хүмүүс бас тэрэндээ сайн явдаг. Одоо хичээл хичээлийн сайжруулах нэг сайжруул нэгсэндээ танд дутуу зөндөө байна. Тэрийг нөхөн ол үгүй бол нөхөхүйс тийм ур чадвартай бол тэрнээс их тийм би бол чаднаа, би бол болно бүтнэ гэдэг яг хүнийхээ бас үр дүн маш бага байх юм байна гэдэг хөзөр гарч байгаа. Тэгээд дээр нь одоо юу гэдгийг чинь ур чадвар танд байгаа хэрнээ та яг үндэ өөр тэрийгээ бас нэг тийм сайн юу яахгүй хөгжлөхгүй. Тэгэхээр одоо гоё үдэгчтэй одоо авиасны хөдөлмөр 99% байна. Яг тийм үйл явдал болох магадлал байгаа шүү. Заяа. Тэр талаар бодж үзээрэй гэж одоо үзэр маань гарч ирж байна. За харин энэ 7 хоногийн энерги үтс ямар хувь вэ? За, вау, болж шүү. Юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног таны хувьд бол амжилт бүтээлээр хөөрсөн энерги талаас ч гэсэн аль гоё ивэсэн давхар хүний азтай. Ер нь нэг юм тусал дэмжих хүн ч гэдэг юм уу эсвэл хань болох нэг ч гэдэг юм уу те. Тэр талын хүн таны амьдрал их гоё орж ирсэн ер нь юм тийм болгоё бүтээгсэн тэгээ зүгээрээ болчихгоос тийм цогтон болгочвол ямар вэ гэсэн тийм гоё одоо юу байх юм байна удаа гэж гарч иж байна. Энэ бол айтайхан зүйл, айтайхан амьдрал, айтайхан үйл явдал. Гэхдээ ч байх үедээ юмыг заавал юм бол гэхдээ гэдэг яг ер нь сайн сайхан зүйл болж байна. Энэ дээр минь та бас сайхан амьдрал сайхан мэдээд сайн сайхан үйл явдлыг одоо бүтээхэд их сайхан 7 хоног юм уу гэж гарч иж байна. За ингээд 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөр дэлгэцүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. За тийм мөн та гүрээний хөтөн дээр юу хийх хүсэж ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлжин гэдэг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өсөөрөө дашин дурдахад байнгын стресстэй төвөгтэй байгаад уурсан тавьж чадахгүй эсвэл юм энергийн түвшний ядарсан мэдрэмж аваад байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэх оргол авсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан усанд ороод давсаасан ч юм уу те бантаа ууш гэдэг юм эсвэл одоо төпөнтэй усанд хөлөгдөрсөн ч болно. Тэгээд 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд тэгээ сайхан шүшүүд ороо гараад ирэхэд бол маш сайхан энерги сайхан цэвэрлэгдээд гоё болоод гараад ирдэг юм байгаамаа. Энерги аюу сайхан болд юм байна. За тэгээ сүүлд нэг юм анхааруулъя. Миний бороо анда найзаа хамаа бороо мэдрэмжээр амьдарч болно. Гэхдээ бас бодиттой юм хүсэхгүй байгаа. Энэний балансыг бариад ад жаргал мэдгэж амьдрал хамгийн сайхан амьдрал юм шүү. За тэгээд дараа 7 хоногийн хөдөлгөөлөлтөөр уулзцгаая. Тэгээд сайн санаа хүсье. Тэгээд сайхан амьдрацгаая шүү хэвлээ.